Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээр би сүүлийн үед юу нэгснээ харуулах гэж байна. Би нэгсэн юмнуудаа ингээд дэвтэр дээрээ баахан ч гэжтэй хэдгээ төрлүүдэд хуваацсан байгаа. Цамц, мазгай, топ, бусад. Тэгэд өмнөх бичлэгэн дээр чинь би 1, 2, 3 сард 1, 2, 3 сард нэгсэн юмнуудаа харуулсан. Одоо би 4 сараас хойш нэгсэн юмнуудаа харуулах гэж байна. Хамгийн эхлээд ийм hexagon цамц. Ийм хөөрхөн цамц байна. Ийм алаг өнгөтэй. Гэхдээ миний нэгтгэс илүү богино загвартай. Ингээд уучдаг. Өнгөнүүд нь ягаан, тод ягаан, бор, саарл, цагаан. Одоо бор юм уу, саарл юм. Дараа нь би ийм мохир цамц нэгсэн. Ийм айгүй гоё сэрэг, ийм том нөхтэй. Ийм гоё цамц болсон. Би энийг нэхэх явцаа бас бичлэг болгож оруулсан. Би энийг өмсөд харуулах уу? Гэхдээ энэ хар юм дээр өмсгөр жоох санаараач магадгүй л дээ. Ханцуун айгүй гоё юм сул. Одоо тэр нь айгүй таалагддаг. Энэ цамц тэгээд өмсгөр айгүй гоё зөөлхөн. Гэтэ ийм өслөг юм өмсгөр затнаад идэх хүмүүс идэв штэ. Тэм хүмүүст бол жоохон тохиромжгүй яж магадгүй хаа. Гэтэ намайг бол нэг захтнуулахгүй л ийсэн. Гоё зөөлхөн л тэрэлтэй. Тэгээд дараа нь би меш топ нэгсэн. Нэг саарл өнгөтэй меш топ нэгсэн. Тэгээд дараа нь би энэ цамцыг нэгсэн. Өмсгөр л биетэй харагдах юм байна л та. За ийм цамц байгаа. Зах нь ийм дэрвгэр ийм хэстэй. Тэгээд ингээд урдаа уучдаг. Ийм цамц байхгүй юу? Би энийг өмнө нь арай зузаан хуцаар нэгчээсэн. Нарийнхан ийм уналттай хуцаар нэхээр айгүй гоё болд юм билээ. Ягаад ийм айгүй эмгтээлэг гоё цамц болсон. Яг нэг ийм цамц байна. Энэ цамцны дараа болохоор би hexagon цамц нэгсэн. Тэгэхээр гэтээ уйдаг биш, урталтаа битүү загвартай. Олон өнгө орсон хуцаар нэгсэн болохоор айгүй гоё алаг гоё өнгөтэй болсон. Тэгээ дараа нь штэ. Би энэ цамцандаа л үнэхээр дурлаад байгаа. Ийм улаан мохир цамц. Ийм мэтрэлтэй. Эндэлтаа ингээ мохир, эндэлтаа болохоор зүгээр ингийн хуцаар. Өмсгөр бүр айгүй гоё тийм зөөлхөн гоё мэдрэмж төрүүлдэг. Ханцуун ийм доошогоо өргөө ийм загвартай. За би өмсөд үзлээ. Тэг өмсгөр ингэж харагдаж байгаа. Ханцуун нь болохоор ийм шиг ийм өргөн загвартай. Энэ цамцыг би дэгээ зүгээр нэгсэн. Эн чинь юу штэ? Эн чинь тийм дэгээ зүүнний раглан цамц ахгүй нэрээ. Би дэгээ зүгээр өмнө нь раглан цамц бичлээ. Нэгийг нэхчихсэн юм байна. Дээрээсээ ихэж нэхэж явж байгаад ханцуугаа ингээд нэхэд тэгээд биеийн хэсгийг нэхдэг. Ийм цамц бэ. Нэг дараа дахиад нэг hexagon cardigan гэсэн юм байна. Гэтэ тэр нь цэнхэр өнгөтэй. Цэнхэр айгүй гоё өнгөтэй болсон. Бүдэг цэнхэр, тод цэнхэр хоёр өнгө хэлж гисэн байхгүй юу? Цахан тод цэнхэр өнгөтэй. Айгүй гоё харагдсан юм лээ. Тэрний дараа болохоор би ийм дахиад hexagon цамц нэгсэн. Гэхдээ энийг болохоор би ийм утсаар нэгсэн. Өнгөнүүдийнх нь хоцлол нь айгүй гоё байгааз. Ийм цагаан, чернэл ягаан тоцхал өнгөнүүдтэй. Энэ цамцыг ингээд уйчвал бас айгүй гоё харагдсан юм лээ. Халаад шиг харагдаж байгааз. Айгүй гоё тийм эмгтээлэг мэдрэмж төрүүлж байгааз. Ийм цамц нэгсэн. За, саяны цамцны дараа болохоор би дахиад hexagon цамц нэгсэн. Гэтэ саяных шиг загвартай мөртлөө саарл өнгөөр. Дан нэг өнгөөр нэххээр
бас гоё энгийн харагдсан юм лээ. Тэгээд дараа нь би ийм мештап гэсэн. Нэг одоо мештап гэж хэлэх нь зөв үү? Урт цамцахгүй юу? Ийм том нүхтэй. Би энийг өмсөж харуулъя. Ингэж харагдаж байна. За тэгээд дахиад нэг мештап гэсэн. Энэ болохоор ийм ногоон өнгөтэй богинохон. Би энэ мештапыг бичлэгэнд зориулж гэсэн баггүй юу? Би ийм мештапны туториал оруулах гэж байгаа. Өмнө нь гэхдээ мештапны бичлэг хийжсэн. Гэхдээ тэр нь яг туториал биш. Энэ удаа болохоор яг туториал оруулъя гэж бодоод нэг нэгсэн. Энэ бол айгүй гоё цамц. Wow. Бас Angora Gold-аар нэгсэн. Нэхээс энэ хараа би энэ дээр бүр амар урт нэхээс ашигласан. Нимко цам нэгсэн болохоор айгүй хөнгөн, айгүй сэрэг юм цамцлсан. Энэ бас Raglan цамцхгүй юу? Ийм сул нэвсгэр гэдэг үү? Навсгар гэдэг үү? Өдөг цэнхэр, тод цэнхэр хоёр өнгө. Болоод ийм судалтай ийм цамц болсон. Ингээд нэгсэн цамцнууд дууссан. Одоо би нэг топ гэдэг ангилал гаргацсан л да. Гэхдээ энд зүгээр хоёрхан л юм байгаа. 3 байгаа мэн. Би энэ вестиг аль ангилалд нь оруулахыг мэдэхгүйсэн болохоор топ гэдээ оруулсан. Өмнөх бичлэгэн дээр нэгж байгаа гэдээ харуулжсэн вестээ дуусгацсан. Хажуу талдаа ингээ уучдаг. Хоёр талдаа. Энэ хар цагаан өнгийн өмсөн зураг оруулчих. Тэрийг нь хараа. Нүдээр илжлэх хийдэг байгаа. Топны туториал оруулах гад ийм топ гэсэн. Энэ өмсгөр бүр айгүй гоё харагдчихсан. Ийм макл юм да. Би нэг кото уцаад гэсэн болохоор 100 өмсгөд айгүй тохиромжтой. Би айгүй олон өнгөөр нэгсэн. За ийм топ байна. За тэгээд сүүлийнх нь болохоор би нэг нэгсэндээ өөрөөрөө айгүй бахархаад байгаа. Ийм baby doll топ. Энэ топны дээдлийн хэсэг нь болохоор ийм хэн бас айгүй гоё. Тэгээд доотлоо ийм дэрвэр ийм төвтэй хийдэг. Бүртэлтэй ийм бантигтай. Хойноо өвчдөг. Одоо өмсөхөөс залхуураад байгаа учраас би өмсөн зураг оруулчих. Энэ айгүй их деталь ажиллагаанууд шаардсан. Энд дээр нь ингээд би бантик нэхэд ойцсон. Тэгээд энэ цэжний голын хэсэгтээ ийм нуглаатай. Тэгээд мөрөнд бас ийм дэрвэр өмсгөр бүр тайлмааргүй санагдчихсан. Айгүй гоё топ болсон. 100 өмсөө явахад айгүй гоё загварлаг, гоё мэдээлэг харагдана. За ингээд миний топнууд дуусчлаа. Тэгээд би нэгсэн малгаанууд харуулъя. Нуурын чихтэй малгай. Энэ бүдэг тод бор хоёр өнгө. Энэ судалтай кэтэд гэсэн. Энийг би туториалдаа зориулж нэгсэн. За тэгээд бас ийм кошонко малгайны туториал хийх гээд ийм ногоон өнгийн кошонко малгай. Кэтэд. Тэгээд бас ийм олон өнгийн утаснуудаар нэгсэн. Тэгээд би нэг Granny Square Bonnet гэсэн хоёр талтай уяатай. Тэгээд ингээд дороо ингээд уучдаг хөөрхөн малгай. Дараа нь би нэг хар өнгийн lace hat гэсэн. Тэр болохоор айгүй нарийнхан уцааг нэлдэг тийм малгай. Малгайны үүрэг гүйцэтгүүлтэй зүгээр тийм гоёллын зориулттай. Би тэрний туториал бас оруулъя гэж бодож байгаа. За тэгээд дараа нь би headband-ууд нэгсэн. Нэг нь ийм гүзээлцгний headband. Гүзээлцгэн болчлоо. Дараа нь ийм энгийн headband байна. Энийг би туториалдаа зориулж нэгсэн. Тэгээд дараа нь ийм бандана нэгсэн.
Ингээд миний нэгсэмнүүд тусчлаа. Надад хич байгаа нэг олон байх талтай одоо. Би нэг гоё юм хич байгаа. Тэрийг би тэгтээ бичлэг болгож оруулах гэж байгаа болохоор энэ удаа харуулахгүй болчихъя. Дуусгаар нь тэгээд гоё бичлэг оруулнаа. Ингээд бичлэгээ дуусгая. Бичлэгийг маань үзсэн маш их баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.